сайн байцгаана уу? Миний нэрийг Эми гэдэг. Өнөөдөр би та бүхэндээ маш сонирхолтой нэг сэдвийн тухай ярьж өгөх гэж байна. Америкийн Kaguya-Bowling яг гадаа байрлах модны сүдэр дунд зогсдог их тайвны хөшөөний тухай ярих гэж байна. Их тайвны хөшөө юуг бэлэгддэг вэ гэхээр их тайвны хөшөө дайн бус дээрээс нь амар амгалан эрүүл хийг бэлэгддэг. Бас айдас бус дээрээс нь итгэл найдварыг бэлэгддэг. Харин их тайвны хөшөөний нүдний хаарц дээрээс нь гарны хөдөлгөөн, биений байршил дээрээс нь талбайн газрууд нь болохоор талбайн газар нь ихэвчлэн өндөр газар дээр байдаг ч талбайн дунд эсвэл өндөр газар дээр байрладаг. Яагаад гэвэл хүмүүс энийг хүний орон зай, хүний эрх чөлөөний бэлэгдэл хэмээн талбайн донд байрлуулсан байдаг. Ямар нэгэн санамсаргүй байдлаар яг тийм байршил болоогүй. Харин түүний их тайвны хөшөөний нэг гараа өргөсөн байдал нь дайм эрүүлийн аз жаргалыг уриалж байгаа утга учир. Харин доошоо буулгасан гарынх нь учир бол дайныг илүүд үзэж эсэргүүцэх зүйлийн тухай үзэж байгаа билээ. Харин түүний тэнгэр рүү харах харц нь бол хүн төрлөختөнд итгэл найдварын тухай хэлж байгаа. Дээрээс нь энэ бол зүгээр л нэг баримл биш. Их тайвны хөшөө бол зүгээр л нэг баримл биш. Энэ бол хүн төрлөختний дайны дараа асар том байгуулагдсан гайхалт нэгэн хөшөө билээ. Энэнгээр бид нар яг юуг ойлгох гээд байгаа вэ гэхээр тайван амьдрах нь хүний эрх, харин түүнийг хамгаалах нь бидний үүрэг гэдгийг хэлэх гэж байгаа. Энэ бичлэгээр бид нэр та бүхэнд хүмүүсийн хоорондын ойлголцол, дээрээс нь дараачийн орчин үедээ байгалийн хийг илүү их сахиулах, дайнаас хол байх, байгаль орчимтойгоо зохицон амьдрах, ирээдүйн орчиндөө илүү сайхныг бүтээжүүлдэхийг сургамжлуулж хэлж байгаа. Ингээд хэрвээ миний бичлэг таалагдсан бол доор лайк болоод subscribe дараад share хийхээ мартаа. Тэгээд дараачийн түүхээр яг юу ярихаа комент хэсэг дээр бичээрэй. Түр баяртай.